Игэл Телевиз энэ удаагийн тусгай сурвалжлага нэвтрүүлгээр мөнгө байх гэмт хэргийг онцолж байна. Манай улс бол эрүүгийн хуулийнхаа 18-6-ад мөнгө байх гэмт хэргийг тодорхой томьёолсон байдаг. Тоо харуул манай улсад мөнгө байх гэмт хэрэг үйлдэгдэг. За энэ мөнгө байх гэмт хэрэгүүдээ илрүүлж чаддаг. За энэ хүмүүсээ шийдэж чаддаг ийм орон гэж гаднаа харагддаг. Тэгтэл бодит байдал дээр энэ тоо бол энэ эрүүгийн хуулийн мөнгө байх гэмт хэргийн зорилготой бол зөрдгөө. За мөнгө байгаач гэж ямар хүн байдгийг одоо харуулъя. Боцуулгаас харснаа. Харлаа. За энэ утсыг тань зүгээр өгч. Баярлалаа. За утсаа сайжруулсан уу? Сайжруулсан. Хулгай утсыг мэдж байгаа тий. Мэдчихэ. За би одоо цагдаад өргөдөл би хулгай эргээд явна. Таваад мөнгө байх гэмт хэргээд явна шүү дээ. Нэр юм уу? Гүнэр нэ. Тагнал цагтаа авилгатай тэмцэх газар өөрийн харилцан гэмт хэрэгээ шалгахаас гадна мөнгө байх гэмт хэргийг шалгах юм тусдаа бүтцтэй. Яг түл ийм хэрэгүүд их гарч байна. За сүүлийн үед анхаарал татж байгаа хэрэгүүд байна. Нүүрсний хэрэг, татвараас зайлсхийх, авилгын томоохон хэрэгүүд, санхүүгийн дөөвөр, мөрөдөө тоглоом гэж юм. Энэ гэмт хэрэгүүдээс олсон хууль бус орлогын араас энэ байгууллагууд мөшгөх ёстой. Тэгтэл яг энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэг хуулийн зохицуулалт нэм хүндрэл учруулад жижиг ахуй хүрээнд гардаг ийм гэмт хэрэгүүдийг давхар шалгах ийм эрхцэн орчидтой болчиход нөгөө мөрдөгч нар маань энэ эргүүдийн араас хөөцөлдөж төдийлөн чадахгүй. Яг тэгвэл энэ жижиг эргүүдэд дарагдаад за яг энэ талаар эрүүгийн цагдаагийн шилдэг мөрдөгчдийн нэг их мандах ярьсан. Одоо энэ яриаг үргээ. Одоо мөнгө авах гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгцээ мөрдөгч ерөөхдөө бүх төрлийн гэмт хэргийг мөрднө л гэсэн үг. Одоо захим зайлшгүй гэмт хэргийг мөрдөн, зайлшгүй гэмт хэргийг мөрдөн, завшгаач мөрдөн, малын уулгаагаач мөрдөн, хар тамхины хэрэгээч мөрдөн. Тэгэхээр ерөөхдөө бол бас их ажилтай. Тэгэхээр бол одоо бид нэр мөрдөгч одоо прокуроруудын ачааллыг бол давхар бол харгалзахаас өөр арга байхгүй. Энд бол өнөөдрийн байдлаар бол маш их ажилттай явж байгаа. Анхан шатны шүүхүүд 2013-аас 2024 онд мөнгө угаах зүйл ангиар 279 гэмт хэргийг шийдвэрлэсэн. Дээрх 279 мөнгө угаалтын цаана 279 суур гэмт хэрэг байна гэсэн үг. Судлаад үзэхэд цагаан захтнуудаа зохион байгуулж үндэстэн дамнуулан үйлдсэн хэрэг нь ховор. Ерөөс иргэдийн амжиргаа муу, ядуурл их байгаагаас шалтгаалж үйлдэгддэг ахуйн хүрээний өдөр тутам гардаг ердийн иргэд байна. Тухайлбал 92 нь хулгайтай холбоотой, 23 нь дээрэм, 20 нь алдаатай гүйлгэ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуулт мандыг завшигтай холбоотой 16 залилангийн хэргийн орлогыг ийш тийш болгож зарж үрж хэрэгэлжээ. 2025 он гарснаар Тагшдын шүүхүүд мөнгө байх гэмт хэргийн зөвчлөлтөд хичнээн хэрэг шийдсэн байна. Одоо энийг шүүх цэгмээс харъя. Шүүх шийдвэрийн цахим сан руу шүүх цэгм байна гэж ороо нэвтэрчдэг. За эндээс анхаачдын шийдэх тогтоол. За зөвлөл хэсэгт нь 18-ийн 6-гийн 1 гэд хайлт хийхээр гараад ирнэ. За нийтдээ 27 хэрэг 2025 оны 1 сарын 1-ээс хойш шийдэгдсэн байна. За нэг дуурын хэрэг нээчи. За энэ хэргийн материалыг одоо ер нь за энэ хэрэг дээр ер нь юу болсныг одоо харуулчих. Хэргийн индекс 307 дроп 2025 дроп 0173 дроп Э. Дархуул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх. 2025 оны 5 дугаар сарын 6-ны шийтгэх тогтоол. Дархан хотын иргэн Д 2025 оны 1 дугаар сарын 31-ний өглөө гэрийнхээ үүднээс үйлчлэгээний төв рүү таксидсан. Буугаад хаан банкны ATM алхаж явахдаа гар утсаа гээгээд ирсэн замаараа алхсан боловч олсонгүй. Тэрхэн хоорондоо тухайн гар утсыг эхнэрээ тосгоор алхаж явсан Гагнуурчин Ц олсон байжээ. Гагнуурчин ир гар утас олсноо багш эхнэртэй хэлж улмаараа 2 хоногийн дараа кодыг нь тайлуулад эхнэртэй бэлгэлжээ. Утсаа алдсан Д гар утасныхаа
имэйл кодыг цагдаад бүртгүүлсэн байлаа. Бусдын гээсэн утсанд SIM картаа хийж асаасан багш бүсгүй хэдхэн хоногийн дараа цагдаа нарт баригдсан. Гагнуурчин нэрийг бусдын гээгдлийн төрөнгийг завчсан хэрэгээр 450 мянган төгрөгийн торгох ял, харин эхнэр нь гэмтэргийн замаар олсон хөрөнгийг ашигласан үйлдэлээр мөнгө угаах гэмтэрэгт буруутгагдан 6 сарын хугацаанд Дархан хотоос гарах зорчих эрхээ хасуулах ял шийдвүүлсэн. Хэргийн дугаар 24 тэг 8 тэг 33 4 тэг 27 тэг. Баянгол хан уул Согон найрхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүх 2025 оны 4-р сарын 16-ны шийтгэх тогтоол. Халамц хоёр 2024 оны 8-р сарын 9-ний орой нийслэлийн Согон найрхан дүүргийн Сапоро худалдааны төвийн урдаас биеэ үнэлж авчээ. Тэд дэлгүүрээс 0.75 литрийн арх болоод хүнс авч залуу өөрийн гар утас болоод интернет банкны кодыг бүсгүйд хэлж өгөөд тооцоог нь хэлгэсэн. Учир нь залуу тухайн эмэгтэйг таньдаг. Өмнө нь 2-3 удаа учирсан байв. Тэд хонох буудалдаа ирээд ууж идцгээж улмаар эхлээд залуу дараа нь эмэгтэй нусанд орсон. Эмэгтэйг уснаас гарч ирэхэд халамц хоёр хідэнэ тасарсан байлаа. Тэрээр эрэгтэй гар утсыг хулгайлж зугатаад өөрийн танил ихч ил рүү 1 сая төгрөг шилжүүлж ATM-ээс гаргуулад мөнгө хувааж авчээ. Хохирогч Ис өглөө ганцаараа сэрж гар утас алга болсныг мэдээд цагдаад хандсанаар энэ хэрэг илэрсэн. Улсын яллагч нар биеэ үнэлэгч эмэгтэй Эг хулгайн хэрэгт буруутхан оршин суудаг Дундгов аймгийн Сайн цагаан сумаас 6 сар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял онох сал гаргасан. Харин шүүх түүнд 280 цаг нийтэд тустай ажил хийх ял өгсөн. Гэмтэргийн замаар олсон мөнгөний талыг авсан Илийг харин мөнгө угаах гэмтэрэгт буруутгаж хохирлоо барагдуулсныг нь харгалзан 1 жилийн хугацаатай тэнцэн харгалзах ял өгсөн байна. Уг нь бол мөнгө угаах гэмтэргээс сэргийлэх анхны зорилго бол улс орнууд эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах хямралаас сэргийлэх юм. Мөнгө угаах гэмтэргийн ойлголт наах ингэж эхэлжээ. Америк нэгдсэн улсад 1920 онд зард гарч байсан гэмт хэрэгтэн бол Чикаго хотын гэмт бүлэглэлийн толгойлогч Ал Капоне байлаа. Тэрээр тус улсад арх худалдаалахыг хориглосон хуурай хууль гэж гарсан үед архины нууц үйлдвэрлэл, рэкет, мөрөдө тоглоом, дэрмийн цусд мөнгөө хууль ёсны мэт харагдуулах арга олсон. Тэрээр хувц сугаалгын газруудад хөрөнгө оруулж тэндээс олсон орлого мэтээр бохир мөнгө халахвчилдаг байжээ. Мэдээж холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг гэмт хэрэг үлдэж олсон орлогоо хууль ёсных мэт хуургаж эргээд гэмт үйлдэлээ санхүүжүүлж байгааг илрүүлсэн. Ал Капонегийн башир аргыг илчилсэн хувцас биш мөнгө угааж байна гэдэг нийтлэлд тэр үед сонинд нийтлэгдсэн нь хожимо дээрх гэмт үйлдэлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж нэршгэд хүргэсэн юм. Тухайн ягаад угаалгын газар байсан ихлээр тухайн үед үйлчлүүлэгч ихтэй бэлэн мөнгө асар их хэрэгэлддэг. Дээрээс нь ийм бэлэн мөнгөөр үйлчлүүлэгч асар их байдаг. Энэ дунд нь яг өөрсдийнхөө хууль бус мөнгийг шургуулад за ингээд энэ угаалгын газраас олсон орлогоо гээд доторын газараа тайлагнаад за ингээд хүн харахад бол нэрэл бизнес хийгээд мөнгө олдсон байна гэсэн ийм л дүр төрхийг агуулгын үүднээс тухайн үед дэлхийн төлөвлөлүүд үйл ажиллагаа явуулдаг байсан. За энэ бол 1920-40 оны хугацаанд бол гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд маань шалгаад за гэмт хэргийн тэмдэглэлчүүд юм уу тухайн үеийнхаа хэрэг нэг тэмдэглэлээр үйлдэхтэй мөнгө угаах гэдэг нэг томьёог нэлээх хэрэгжилж байсан гэж байна. За тэгээд 1950-ад онд бол Америк нэгдсэн улсад банкны хамгаалтын тухай хууль тогтоомж батлагдаад ингээд за албан ёсоор тухайн үеийн хууль тогтоомжид мөнгө угаах гэсэн алга орж ирсэн. За ингээд цаашлаад 1970-80-ад оны үеэс олон улсын хэмжээнд мөнгө угаах гэдэг томьёог албан ёсоор олон улсын гэрээ хэлцээрүүдэд оруулаад тэгээд мөнгө угаах гэдэг гэмт хэрэг нь бий даасан байдлаа улсуудын эрүүгийн хууль бол холбогдох хэвчэн тогтоомжид бол ороод ингээд тэмцээд явж Монгол улс гэсэн адилхан өнөөдөр бол мөнгө угаах гэмт хэрэг гэсэн ийм ойлголт явж байна. Нэгдсэн үндэсний байгууллага, их долоогийн орнууд, Европын холбоо, Аз намхан далайн орнууд өөрсдийн зах зээлийг гэмт бүлэглэлийн бохир мөнгнөөс хамгаалах, эдийн засаг санхүүгийн доктортой байдлаа хангахын тулд мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх тодорхой стандартууд тогтоосон. Манай улс ФАТФ, APG, OECD зэрэг байгууллагаас өгсөн зөвлөмжийг хар саарл жагсаалтанд орж гарan биелүүлж, өөрийн орны хууль эрх зүйн тогтолцоонд амжилттай шингээж, банк санхүү, бизнесийн салбараа эрсдлээс сэргийлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр терроризмыг санхүүжүүлэх гэдэг эн чинь өөрөө хүний гүү олноор хөнөөх тийм ээ эсвэл зохион байгуулалттай устгах хорлон сүвдэх ажиллагаа гэдэг энэний санхүүжилттэй холбоотой. Энэний санхүүжилтийг таслан зогсоох, санхүүжүүлсэн тохиолдолд тийм ээ их үүсвэрийг илрүүлэх, тийм ээ хаах ийм зорилготой. Тэгэхээр эн чинь олон улсын конвенцийн дагуу энд Монгол улс нэгдэж ороод
конвенцээр хүлээсэн үүргийнхаа дагуу үндэсний хууль тогтоомжиндоо тусгах үүрэг хүлээсэн. Ер нь маш олон орны энэ мөнгө авах гэмтэрэгтэй тэмцэж байгаа зорилго, агуулга бүх юмыг ингээд судлаад үзэхээр ер нь бол энэ терроризмыг санхүүжүүлэх гэдгээс ихтэйгээр ер нь энэ улс орны эдийн засгийн хөгжлийн явцад юу үүссэн гэхээр зохион байгуулалттай гэмтэрэг, тийм ээ? Одоо хүн худалдаа алах, үндэстэн дамжсан хууль бус 8, дээр нэмээд нөгөө авилга албан тушаалын гэмт хэрэг, тэр битгийхэл одоо хохирлагтай залингийн гэмтэрэг байж, татвар төлөхөөс гэмтэрэг байж. Энэ гэмтэргийн гол одоо зорилго бол ерөөсө цагаан цагтнуудын буюу өөрөөр хэлэх юм бол тэр их хэмжээний одоо мөнгө угаах буюу өөрөөр хэлэх юм бол хууль ёсоор олсон мөнгийг эргэлдүүлдэг тэр хүмүүсүүдийг л одоо хууль хяналтын байгууллагын хүрээнд одоо зогсоох ийм зорилготой гэмтэрэг. Цагаан цагтан гэдэг нь болохоор бол одоо юу гэдгийг том бизнесмэнүүд, улс төрчнөр, өөрөөр хэлбэл нөлөө бүхий хүмүүс гэсэн үг. Жирийн иргэдийг бодвол одоо юу гэдгийг өөрийн гэсэн тодорхой нэр хүндтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй ийм хүмүүс бол яг хуу энэ одоо мөнгө угаах эрсдэл нь илүү өндөр байдаг нэгдүгээр. Хоёрдугаар эдний мөнгө угаах одоо үйлдэл бол нийгэмд одоо үзүүлж нөлөөлөл нь бол жирийн одоо юу гэдгийг ахын хулгайн гэмтэргээс бол эрс өндөр л дөө. За ягаад гэвэл нөгөө тухайн улс орны эдийн засгийн нэгдүгээрт одоо аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хоёрдугаар гэх юм бол нөгөө авилгалын индексийн асуудлууд. За тэгвэл одоо мөнгө угаах гэмтэрэг тухайн улс оронд илт нэмэгдэж байгаа тохиолдолд бид нар нэг саарл жагсаалтанд ороод гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол одоо бий болдог гэсэн үг. Тэгэхээр эний чинь цаана нөгөө хөрөнгө оруулалтын асуудлууд яригдана. Гэх мэтчлэнгээр ерөөсө сөрөг үр дагавар нь бол зүгээр нэг хувь хүний асуудал гэхээс илүүтэйгээр нийгмийн асуудал болж хувирдаг. Улсын их хурлаас эрүүгийн хуулийг 2015 онд шийдэл найруулахдаа мөнгө угаах гэмтэргийг дараах байдлаар томьёолжээ. Хуулийн 18-ын 6-ад гэмтэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус их усүрийг нь нуун далдлах, гэмтэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, их усүр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол мөнгө угаасан гэж үзнэ. Ингэж томьёолохдоо ямар гэмтэргээс олсон хөрөнгө мөнгө орлого байхыг зааж бичээгүй нь ахуйн хэргийг дагалдсан ялын том амсар ялимгүй хэрэгтэй шийтүүлэгсдийг насаар нь дагах намтар болжээ. Өдгөө мөнгө угаах гэмтэргээр шийтүүлэгсдийн тоо бол Монгол улс мөнгө угаагчдаа шийтгдэг орн гэж ФАТФ тэргүүтэй байгууллагад тайлгнахад л нүүр тахалж байна. Классик утгаараа гэх юм уу, тийм ээ? Бодит утгаараа энэ мөнгө угаах гэмтэргийн суур гэмтэргүүд бол мэдээж хэрэг авилга хийх ахуул, эсвэл одоо зохион байгуулалттай гэмт бүлэг, хар тамхи маань суруулах бодис, за биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэх мэт одоо иймэрхүү хэрэгүүдийг түүний улмаас олсон хөрөнгө мөнгийг бодит юм шиг харагдуулах, эсвэл одоо түүний улмаас олсон мөнгө төгрөг гэдгийг захиран зарцуулах гэдэг рүү ер нь бол илүү зорилт болгож явах ийм хэрэгцээ шаардлага олон улсын түвшинд ч гэсэн юм байна. Гэмтэргүй улмаас олсон эд хөрөнгө мөнгийг мэдсээр авсан, дамжуулсан, хадгалсан гэдэг үйлдэлүүдийн нэлээд өргөн хүрээнд томьёолцсон учраас таны хэлж байгаачлан одоо юу гэдгийг ахуйн хулгайтай холбоотой асуудлууд хүртэл мөнгө угаахаар давхар явж байгаа байхгүй юу? Нөгөө цагаан захтнууд биш үү те? Цагаан захтнууд бол одоо нэгсэндээ биш гэсэн үг. Тэгэхээр бол энэ дагаад бол хууль хяналтынхны одоо ачааллыг асар ихээр нэмж байгаа. Мөнгө угаах гэмтэргийг илрүүлэхэд бол бас процесс нэлээд ажиллагаа хийгддэг. Ялангуяа мөрдөгч одоо прокурорууд дээр энэ бол нэлээд одоо ажлын ачаал нэмж байгаа зүйл мөн л дөө. Гэтэл тэд нар маань одоо яг нөгөө яг одоо юу гэдгийг цагаан захтны гэмтэргүүдтэйгээ тэмцэхээс гадна давхар одоо нөгөө жижиг хулгай, дээрмийн хэрэгүүдээр давхар одоо мөнгө угаах хэрэг ингээд үүсгэж яваад байгаа нь магадгүй одоо юу гэдгийг бид нэр одоо хүчээр тарамдж байгаа хэлбэр л гэж хэлж болно. За нэг тоо танилцуулъя. Авилгатай тэмцэх газрын 2013-аас 2024 оны хугацаанд энэ 10 жилд нийтдээ эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглаж олсон хууль хөрөнгийг угаасан 5 эрг, хахуулын мөнгө угаасан нийтдээ 7 эргэл агчдын шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Шууд хэлэхэд манай улсад бол цагаан захтнууд энэ хуулийг боловсруулдаг. Цагаан захтнууд хууль баталдаг. Тэгээд энэ авилгын томоохон эргүүд дээр мөнгө угаасан үйлдэл дээр энэ авилгачид өөрсдөө шийтгүүлдэг. Харин энэ гэмт хэрэгт нь хамтсан хүмүүс нь яа шийтгүүлж байгаа. Хууль нь өнөөдөр ийм.
Тэгэхээр энэ хуулийн асуудал цаана байгаад байна гэсэн үг. Нөгөө цагаан цагт нуучин шийдэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэр хүнийг орыг давхар зуршлах асуудлуудыг нь буюу өөрөө мөнгө угаахыг тодорхойлж өгөөгүй ингээд бацсан. Тэгээ монголчуудын тийм бас одоо сүүлийн үеийн гарч байгаа практик жишээнүүдийг харахаар зэрэг орыг иргэдийн бас энэ мөнгө угаах талаар ойлголт дутмаг байна. Нөгөө ах дүүсээ, найзаа итэмтгий байдал нь нөлөөлөд. Одоо сая мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дууссан хэрэг дээр үеэлийнхаа арилжааны банкны дансыг аваад тэрлүү гэмт хэрэг үйлдсэн мөнгөө шилжүүлээд тэгээ тэр мөнгөө дараад нь өөр одоо дансаар шилжүүлж байгаа буцаагаад өөр төр ирүүлж байгаа болтлого байхгүй. Энийг бид нар өнөөдөр яг зүйлчлэгээ тэгэнгүүт манай практик дээр яаж ийм хэрэг зэрэг тэр үеэлийг л мөнгө угааснаар эрүүг хариуцлага хүлээх боломжтой. Нөгөө гэмт хэрэг үйлдээд мөнгөө хүний данс ашиглаад эргэлдүүлж байгаа энэ үйл явцуудыг болохоор зэрэг гэмт хэрэг үйлдсэн үйлдэл дээр нь бид нар зүйлчлээд яллаад байгаа учраас энд хийдэл үсэж байгаа. Тэгэхээр энийг байхгүй болгосон. Суургүй мөнгө угаалт гэдэг олон улсад тодорхойлоод эхэлсэн. Энэ яадаг вөхөр зэрэг суур гэмт хэрэг гадаадад үлдээд мөнгөө дараачийн улс орнуудад угааж байгаа үйлдэл байхгүй. За ингэсэн тохиолдолд мөнгө угаагдсан газар нутаг нь суургүй мөнгө угаалтаа тодорхойлоод тэр мөнгийг яг одоо тэр хууль бус үйлдэлийг таслан зогсоогоод тэр хууль бус мөнгийг улсын орлого болгох энэ асуудал. Инхээр зэрэг бид 3 элементээс нэг элементийг нь тодорхойлцоод энтэйгээ тэмцээд байхаар үндсэн 2 гол огтхон буюу энэ гэмт хэрэг тооцох ёстой үйлдэлээ тооцож чадаагүй болоод асуудал үүсэж байгаа. За дараагийн асуудал нь нийгэмд учруулж байгаа хор охирол. Үйлдэж байгаа этгээдийн албан тушаал үйлдэл оролцооноос хамаарат хүндрүүлэх нөхцлүүдүүдийг бид нар тусад нь ялгаж өгөх ёстой байсан. Тэгтэл энийг ялгаж өгөөгүй байсан. Олон улсад яадаг вэ гэхээр зэрэг дотооддоо мөнгө угаасан болвол гэмт хэрэгтэй яхаа ангил нь өөр. Гадаад улсад гаргаад угаачих юм бол хүндэрчээд. За бүр тэр тусмаа санхүүгийн мэргэжилтэй экспертүүд, хуулийн мэргэжилтэй экспертүүд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ороод энэ мөнгө угаах юм бол энэ үйлдэл нь хүндэрчээд. Тэгтэл энэ бид олон улсын энэ практик чиг хандлагыг судлахгүйгээр зөвхөн өөрсдийнхөө олсон хэмжээндээ авч үзээд байгаас хийдэл гараад байна. Эрүүгийн хууль бол гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого. Энэ утгаараа ганцхан эрүүгийн хуульд л байнгын ажлын хэсэг ажилтдаг. Хэрвээ шийдэл буруу бол нийгэм эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг харгалзаад өөрчилж болно гэсэн үг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өдөр тутам оролцдог прокурор шүүхийнхэн ч мөнгө угаах гэмт хэргийн томьёолол нэгд болж өгөхгүй байгааг хэлж байгаа юм а. Шүүхийн одоо нэгдсэн мэдээнээс харахад мөнгө угаах гэмт хэргийн суур гэмт хэрэгт бол дийлэнх хэрэгүүд нь 90-с дээш хувь нь бол өмчийн эсрэг хэрэгүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ өмчийн эсрэг одоо таны асуудаг сая хулгай гэх мэт ийм жижиг хохиролтой хэрэгүүдийн бол суур гэмт хэрэгээс хасъя. Харин одоо энэ өмчийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдэгдсэн. Жишээлбэл зохион байгуулалтаагаар үйлдсэн. Энэ хэргийг үлдэж их хэмжээний хохирд учруулсан гэх мэт хэрэгүүдийг. За түүнээс гадна энэ олон улсын конвенцад одоо цаар санд болгож байгаа тийм эрсдэл өндөртэй одоо хэрэгүүд. Тухайлбал одоо албан тушаалын гэмт хэрэгүүд тийм ээ. Эсвэл одоо хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мүлжлэг, эсвэл хууль бус зэвсгийн 8, эсвэл хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ч юм уу. Ийм одоо гэмт хэрэг үлдэж одоо мөнгө угаасан байх юм бол одоо суур гэмт хэрэг тооцох жагсаалтын аргыг хэрэглэе гэж. Өмнө нь бол 15 оноос өмнө бол тусдан зөвлөжилж тийм ээ гэмтрэг болоос бий болсон эд хөрөнгийг одоо хөдөлтөм орлуулсан завшсан ийм зүйл ингэтэй байна. Энэ тал руу нь одоо давхас ялгаж зааглаж зөвлөжлөх ёстой гэдэг дээр бол бас манай судлаач нар бас санал нэгдэж байна. Хоёрдугаарт энэ гэмтрэг болоос бий болсон хөрөнгийг тийм ээ хураах, улсын орлого болгох. За гадна одоо Монгол улсаас гадагшаа гарсан одоо хөрөнгийг одоо олж тогтоож илрүүлж хураах. Энэ одоо эрх зүйн зохицуулт бас манайд маш тутамгүй байгаа. Хөрөнгийн менежментийн тухай хууль гэж байх хэвээр энийг бол одоо бид эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хуульдаа тусгаж бүлэг болгож оруулж өгөө. Бидээс хууль байлгах уу? Өөрөөр хэлбэл эн чинь цаг хугацаа маш их хүний нөөц хөрөнгө хүч зарсан мөрдөн шалгах ажиллагаа байгаа учраас ерөөсөө бас энэ эрх зүйн зохицуулалт тэр мөрдөн шалгах ажиллагааг одоо гадаадын мөрдөн шалгах байгууллагатай хамтарч явуулах эрх зүйн үндсийг нь бүрдүүлэх. Тэгээ шалгааж явуулаад ирсэн олоод ирсэн нотлох баримтыг нь Монгол улсын тийм ээ энэ эрх зүйн тогтолцоонд одоо процессын хуулинд нотлох баримтаар хэрхэн яаж үнэлэх юм бэ гэдгийг ингээд зохицуулаад явах шаардлага байна л гэдгийг л ерөөсөө энэ бүх судлаачид тийм ээ одоо ерөн сүүлийн үед энийг маш эрчимтэй ярьж байна. Сүүлийн хэдэн жил манай улсад үндэстэн дамсан зохион байгуулалтаа гэмт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж байгаа.
За энэ чиглэлийн гэмт хэрэгүүд бас олноороо гарч байна. За цаашид ч бас ийм гэмт хэрэгүүд гарна. Хэрвээ манай улс энэ мөнгө уух гэмт хэрэгтэд тэмцэх эрх зүйн орчноо сайжруулбал энэ гэмт хэрэгтэд тэмцдэг байгууллагууд нь зөв байгаа онилно. За энэ талаар ч өнгөрсөн жил энэ эрүүгийн цагдаагийн албаны дарга Сэргэлэн Баатар ярьсан байдаг. За энэ яриаг одоо үргэлээ. Бид бол мөнгө угаах төр суур гэмт хэрэгээ тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол байгаа оновчтой тодорхойлохгүй бол бидний байгуул онохгүй яваад байгаа юм байна гэдэг дээр санал нийлжлээ гэж. Мөнгө угаахтай холбоотой бид үндсэн 3 асуудал дээр онцгой анхаарах шаардлага байна гэж дүгнэж байна. Нэгт бол гадаад улсын энэ гэмт бүлэглэлээс явуулж байгаа хууль бус үйл ажиллагаа юм уу энэ гэмт хэргийн үйл ажиллагаа бол манай улсыг чиглээд эхэлсэн байна гэдгийг шалгаж байгаа хэрэгүүдийн жишээн дээрс харагдаж эхэлж байна. Дүн шинжилгээгээд үзэх хэрэг. За энд байгаа одоо энэ дүн шинжилгээний мэдээлэл Монгол улсад сүүлийн 1 жил гэж байгаа боловч энэ ердөө 2 сарын хугацаанд гарсан тоо байдаг. Монгол улсын 277 иргэн охирсон нийт охирлын дүн 4 тэрбум болсон. Одоо юу гэхээр энэ дээр бол Telegram аппликейшн ашиглаж байгаа. 800 эдтэй ирэг гэдэг. Монгол улсын нутаг дэвсгэрээс хит хитэн аппликейшн ашиглаж залих гэмтрэл үлдчихсэн. Эсвэл мөрөдө тоглоом зохион байгуулсан. За энэ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд бид 800 албатан гаргасан. За 884 одоо захин компьютер хурааж авсан 12,000 орчим утас тэр хэмжээний дугаар. За ингээд 1.5 тэрбум төгрөгийн бэлэн валют ингэ хурааж авсан. Энэ яасан гэхээр одоо бидний яриад байгаа одоо Камбож, Тайланд, Вьетнам гэх мэт энэ улсуудад Мьянмар гэдэг энэ улсуудад байрлаж байгаа гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа тухайн улсад орших боломжгүй болоод ирэхээр өөр улс руу шилжиж байгаа ийм дүр зураг. Тэгэхээр манай улсад боддоор энэ аюул эрсдэл бий болсон. За одоо Мьянмарт байрлалтай энэ KK Park гэдэг бүгд найрамд Хятад ард улсын гаралтай ийм гэмт бүлэглэлийн сүлжээ үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын 4 иргэнийг 1 сарын өмнө бид нар шалгасан. Манай улсын нутаг дэвсгэрээс Австрали, Канада, Герман ч юм уу энэ улсууд руу чиглэсэн залилан мэхлэх гэмт хэргийг хийж исэн ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгээ энэ хүмүүс яасан гэхээр өнгөрсөн 7 сараас 23 оны 7 сар хүртэл 1 жил орчим 4 улсад очоод яг энэ KK Park гэдэг энэ бүлэглэлийн лагерт ажиллаж исэн. Тэгээ өөртөө бид нар хөдөлмөрийн мүжлэгт орсон гэдэг ийм зүйл хоригдж исэн бичиг баримтаа хураалгасан. Тэгтээ цалинтай байсан. Монголд ирээд энийг үргэлжлүүлсэн гэдэг. Тэгэхээр бидний одоо яриад байгаа энэ суур гэмт хэргийг тодорхойлох энэ асуудлын цаана бид байгаа онох асуудал бол ийшээ чиглэх ёстой гэж бид дүгнэж байгаа. За энэ 20 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн жил шүүхээр шийдэгдсэн. Тэгтээ мөнгө угаахаар шийдэгдэг хэрэг байгаа. Татвараараа шийдэгдсэн. Энэ хэргийн тухайд 13 улсаас мөнгө орж ирсэн. Буцаад яг тэр дүнгээрээ 8 улс руу гарч ирсэн. Ингээд компани судлаад үзэхээр гадны иргэн хөрөнгө оруулагчаар бүртгэлтэй тэрний төлөөний үн гэдэг нэг хүн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй. Хийдэг ажил нь ерөөсөө мөнгө хүлээж аван шилжүүлнэ. Ямар нэгэн одоо юу байхгүй. Монголд явуулж байгаа бизнесийн үйл ажиллагаа байхгүй, төсөл байхгүй, татврын зүйл ангаар яа шийдэглээ авсан одоо мөнгө буцааж авч байгаа. Дараагийн жишээ за мөн адил. За энэ бол Оросын холбооны улсын иргэн байсан. Монгол улсад аж ахуйн нэгж байгуулсан. За мөн адил үйл ажиллагаа болсон. Халхавчийн компани. За энэ дээр бас нэг ноцтой юм байсан нь болохоор хэд хэдийн гэрээнүүд нь бас зэвсэгтэй холбоотой олон улсын ийм нэг юм ажиглаж. Энийг чиг үрийнхэн байгуулагч болсон. Энэ компани дансаар 54 тэрбум төгрөгийн орлого зарлага орж гарсан. Монголд үйл ажиллагаа явуулдаг. За ингээд 1 сая долларын зарцаагаа шалгасан татврын зүйл ангаараа ялавч. За 3 дахь асуудал ер нь бид бүгдээрээ мэдж байгаа да. Энэ өнгөрсөн жил гаруй хугацаанд нэлээд үс сенсац болсон. Тэгээд 10 орчим төгрөгийн хөрөнгийг энэ хэрэг дээр бол бид хураасан. За төмөр зам ялангуяа дид бүтцийн шугам дагсан авилгын сүлжээг тодорхой хэмжээнд таслан зогсоосон гэж харж байгаа. Батлын хэрэг гээд хэрэг шүүхээр шийдэгдсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд бол мөнгө угаах терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөлийг
ахалж идэг. За үе үеийн сайд дээр энэ үндэсний зөвлөлийг ахалж исэн. Мөнгө багах терроризмтэй тэмцэх чиглэлээр ажилладаг энэ холбогдох төрийн байгууллагууд болон санхүүгийн байгууллагууд холбогдох ажил хэрэг саналуудаа бол энэ үндэсний зөвлөл рүү илэрхийлж ижээ. За 2015 онд эрүүгийн хуулийг шинжилснээр хариулсан. За энээс үүдсэн энэ гажиг тогтолцоог бас өөрчлөе гээд шүүх прокурор цагдаа тагнуул авилгатай тэмцэх газар. За Монгол банк гэдэг. Энэ байгууллагуудаас энэ саналуудыг авч ирсэн. Одоо хүртэл шинжилсэн өөрчлөсөн юм бол алга. Тэгэхээр энэ хууль зүйн дотоод хэргийн салбарт сайдэрн ойр ойрхон солигдоод байна. Ямар ч гэсэн энэ чиглэлийн ажил руугаа эртхэн орсон дээр баха